НТВ-ийн мэдээ үргэлжилж байна. Орон нутагт өрхийн үйлдвэрлэл эрхлээд 6 жил болж байгаа Өв ур брендийн үүсгэн байгуулагч Ууган Баярыг манай сурвалжлах баг онцолж байна. Түүний хувьд аваасаа өвлөн авсан мужаан мэрэгчлээ ашиглаад 4-5 хүнийг сарын тогтмол орлоготой 40-50 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мужааны цэгтээ олж чаджээ. Хөдөө орон нутагт тулгамддаг хамгийн том бэрхшээл бол ажлын байр. Харин Өв ур брендийг үүсгэн байгуулагч Ууган Баярын хувьд өөртөө ажлын байр бий болгож өөр хангаа нутгийнхаа онцлогийг шингээсэн гар урлалын модон бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Анх ганцаараа эхэлж байсан түүний мужааны жижигхэн өрөө өнөөдөр 4-5 хүн тогтмол ажилдаг мужааны том цех болон өргөжжээ. Өөрөнгө аймагт үйлдвэрлэлээ явуулаад одоо 6 жил болж байна. Өв ур брендийг үүсгэн байгуулаа явж байгаа. Тэгээ манай болохоор модон бүтээгдэхүүн бэлэг дэвсгэл зүйлс хийдэг. Одоогоор 5-6 жилийн хугацаанд нэг 40-50 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд явж байна. Манай аав нь ерөнхийдөө бол мужаа хийдэг тийм хүн байсан. Тэгээд аавынхаа нөгөө 10 жил байхдаа ерөнхийдөө харж өссөн. Тэгээд яг энэ модон бүтээгдэхүүний бэлэг дэвсгэл зүйлс хийж болох юм байна. Тэгээд нөгөө орон нутгийн онцлог шингэсэн одоо жишээ манай хамгийн анхны хийсэн зүйл нөгөө Өвөрөнгө аймгийн газрын зурган дээр ингээд цаг хийжсэн ч гэдэг юм уу те онцлог шингэсэн бүтээгдэхүүн анх сэтэж хийсэн. Тэрүүгээр онцлог. За манай бүтээгдэхүүн хамгийн эрэлттэй байдаг гэх юм буян гişгийн авдар байгаа. Буян гişгийн авдранд бид нөгөө шагаагаар юм цойж хийчихсэн. Тэгээ хос арслан төмөн насаа хийг бэлэгдээд ингээд ийдсэн. Энэ авдар маань нэлээ борлуулалттай байдаг. За дараагийнх нь бол манайх энэ нөгөө Монгол улсын газрын зурагтай тэгээд нөгөө бүх аймаг сумдын газрын зурагтай ийм цаг хийдэг. За энэ маань бас нэлээ борлуулалттай байдаг. Түүний хувьд байнгын үйлчлүүлэгчтэй болж өөрийн бизнесээ тогтворжуулж чадсан байна. Гэхдээ гар урлал тэр дундаа өрхийн үйлдвэрлэлийг явуулахын тулд тогтвортой хөнгөлөлттэй зээл чухал байгааг онцлон хэллээ. За бидний хувьд болохоор одоо манай хувьд болохоор сүүлийн 2 жил өөрийн гэсэн үйлдвэрлэлээ бариад ингээд өргөжөөд явж байна. Тэгээд хамгийн нэг номерын зүйл бол нөгөө одоо энэ тэдний төсөл хөтөлбөр тэгээ нөгөө талтай жижиг нүд үйлдвэрлэлийн зээл мэйл бас тэр талтай нөгөө барьцаа хөрөнгө гэдэг бас нөгөө зээл хөрөнгө олох юм маань бас нэлээд дутмаг. Тэр талаар л хэмжүүл тэгэл бизнес үл явахд бол ямар ч асуудал. Түүний хувьд цаашид өөрийн брендийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгч зах зээлийнхээ цар хүрээг өргөжүүлэх зорилт тавьжээ. Мөн өөрийн брэндээ эко болгох, хаягдал болон дахин боловсруулсан бэлтцийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин ажиллаж байгаагаа хэлсэн юм а.